Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнд эрг зөвлөмжөөрөө хэрхэн бусдаас уучлалыг гуйх вэ гэдэг зөвлөмжийг хүргэж байна. Ингээд нэгдүгээрт та яг бусдаас уучлах хүсэхдээ юунд түрүүндээ яг юунд уучлах хүсэж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээлх юм бол намайг уучлаарай, чамайг гомдоосон, чамайг урлуулсан эсвэл миний таагүй харилцаа үүсгэсэнд уучлаарай гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Хоёрдугаар та яагаад уучлах гэж байгаа гэдгийг хэлэх ёстой. Жишээлх юм бол намайг уучлаарай, энэ миний буруу байж би алдаа гаргасан байна гэдгийг хүлээмжшөөрөх хэрэгтэй шүү. Гуравдугаар та өөрийн хэлсэн үг, хийсэн үйлдэлтэй эзэн болох буюу хариуцлагатай байхыг эрхэмлэх хэрэгтэй. Жишээлх юм бол танд чамд ингэж хэлсэнд ийм үйлдэлийг би гаргасандаа уучлах хүсэж байна гэдгээ өөрөө хүлээмжшөөрж байна гэдгээ илэрхийлээрэй. Дөрөвдүгээр та өөрийн гаргасан алдаагаа засаж сайжруулахын тулд юу хийх ёстойгоо лавлах хэрэгтэй. Жишээлх юм бол та миний гаргасан алдааг энэ үүсэж байгаа нөхцөлөдийг сайжруулахын тулд би юу хийвэл магадгүй ямар үйлдэлийг гаргавал намайг уучлах вэ гэдгээ лавлаарай. 5 дугаарт та дараагийн удаа ийм алдаа дахин гарахгүй гэдэг амлалтыг өгөх хэрэгтэй. 6 дугаарт та уучлалтаа гуйх хэрэгтэй. Энэ өмнөх 5 алхмын илэрхийлсний дараагаар уучлалтыг гуйх нь илүү амьд, илүү чин сэтгэлээсээ болдог юм шүү. Үүний дараагаар та талархал илэрхийлэх хэрэгтэй. Намайг таслалгүй сонссон, надад анхаарал хандуулсанд, намайг өөрийгөө илэрхийлэх боломжийг олгосонд баярлалаа гэдэг үгийг хэлвэл энэ харилцаагаа илүү аврах, таагүй үүснэ нөхцөл байдлыг засах боломж бүрдэж байгаа гэдгийг санаарай. Харин та дараах жишээ өгүүлбэрүүдийг харилцаанд ашиглахгүй байхыг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэ уучлах гуйх биш, харин ч илүү асуудлыг гуцагддаг. Жишээлх юм бол заас үртэн штэ, ингээл ойлгочих штэ. Нэг болвол би чамд ингээ ойлгуулъя гэж бодоогүй юм одоо тэгтээ яах вэ? Эсвэл хоёулаа энэ асуудлыг ингээ шийдээл та. Гэхдээ ер нь бол чиний буруу байсан штэ гэдэг үйлдэлүүдийг огт илэрхийлж болохгүй шүү. Энэ нь хизээж уучлалт биш, харин асуудлыг болон хөндрүүлдэг. Харин нөгөө талаас та маш олон дахин уучлах гуйх хэрэггүй. Үүний оронд намайг уучлсан баярлалаа гэдэг үгийг хэлвэл илүү харилцаа урт хугацаанд танд ч тэр таны харилцаж байгаа хүнд ч тэр эерэг таатай байх болно гэдгийг санаарай.